Тэгээ дээрээ ийм кукинууд байна. Эдний нэр болохоор Madeline гээд matcha-та Madeline, энгийн Madeline гардаг. Тэгээ chocolate chip cookie, brownie cookie, matcha berry cookie гэдэг энэ бүр айгуу сонирхолтой санагдаад байна. Харуулахгүй юм. Тэгээд ийм бүрхэн газар байна. Би matcha Oreo cheese гэдгийг амтламаар байна. Eclair бас амтлана. Энэ soft roll ч юм уу эсвэл энэ fruit roll нь бүр гоё харагдаж байна. Айгуу хөрхэн цэвэрхэн гоё газар байна. Миний идэх дуртай, хийх дуртай бас Basque burnt cheesecake байна. Зя. Танарт гоё харагдаж байна уу? Ей. Нзо байж би нэг тавшаатыг. За би бүх кейкнүүдээ ингээд тавглуулаад захиалаа ширээн дээрээ авчлаа. Тэгээд уух юм болохоор би өглөө кофегаа ууж амжаагүй. Өглөөний цайгаа хоёр нь ууж амжаагүй болохоор би айгүй үсэж байна. Espresso shot. Тэгээд эднийх болохоор юм chocolate frappe-нууд гаргад юм байна. Тэгээд frappe-нууд айгүй гоё гэж хэлэхээр юм chocolate frappe захиалчлаа. Тэгээд цэвэр жуус шахт юм байна. Тэгээд бүгдээрээ orange juice-ийг нь туршиж үзцгээе. Яг fresh шахдаг болохоор айгүй гоё юм элдв янз нэг чихэр нэмэг болохоор энэ газар болохоор Madeline гэдэг нэртэй байхгүй. Тэгээд Parkwood Mall-ийн нэг давхурт байдаг. Тийм юм гоё цэвэрхэн. Тэгээд ялангуяа эдгээр нь бүр айгүй царайлаг байгаа зү. Cheers. Хэрвээ намайг бас Facebook гэнэ. Instagram дээр дагаараа French Kiwi Juice гэдэг миний хаяг байгаа штэ. Тэн дээр би ингээ өглөө болгон кофега cheers хийж та нартай хамт ууж байгаа да. Тэгэхээр тэрийгэ хийнэ. Cheers. Би нэг юм зогсож байгаа. За байж байгаа би ихлэ тэрийгэ. Instagram дээр story-го хийчлээ. French Kiwi Juice дагаараа. Тэгээ би асуусан чинь Rocky-ийн үрийг хэрэглэдэг гинэ. Амттай espresso shot нь бол гоё амттай байна. Тэгэхээр бүгдээ espresso shot-а ууж гоё энерги орчоод танарт би бүгдийг гоё ийм амттай, тийм амттай байна гэж хэлье. Окей. За энийг ингээд хол тавьчих. Тэгээ энэ аягийн хартаа энэ бүрхэ аяхтаж байгаа шиг. Би одоо хамгийн түрүүнд юунаас эхэлмээр байна гэвэл хамгийн жижигхэн нь Eclair-ийн бүгдээрээ амсаж үзье гэж бодлоо. Би гараа угаацсан. Тэгэхээр шууд бариад идлээ шүү. Урта. Хатсан чинь шууд крем нь урдаас гоожж байна. Адных гүзээлцгнэ. Дээр нь тавьдаг гүзээлцгэн баад тэрийгэ шоколадаар бүрээд жоохон чихэртэй ингээд glaze хийчих юм шиг байна. Тэгэхээр гоё юм байна. Тэгээд энэний нэг ширхгийн үнэ нь болохоор 3500 төгрөг гэж байна. Гоё зөөлөн амттай. Гоё ихлээр байна. Дээдлийн цааснуудыг аваад цаасыг авахар гоё харагдаж байна. Цаас нь бол ингээл энэ харж байна уу? Вау. Би ийм одоо ингээд мэдгүй зарим газраас кейк авахар чинь энэ авдаг цааснууд нь айгүй хэцүү байдэн шүү дээ. Эсвэл би аваа сурцсан болов яатсан болов мэдгүй заяа. Гэхдээ ямар ч байсан сүүлийн орсон хоёр газрыг бол авахд ингээд айгүй амархан байгаад байна. Яй, үнэн царайлаг харагдаж байна. Энэ бол гүзээлцгэнтэй shortcake, одоо strawberry shortcake гэдэг шүү дээ. Гүзээлцгэнтэй богино кейк, богино торт, богино бялуу. Тэгээд энэ болохоор мэдээж Basque нөгөө нэг түлэгдсэн cheesecake гэж орчуулвал нэг burnt cheesecake гэдэг штэ. Би энд бол айгуу дуртай, хийхэд бас айгуу гоё амархан, айгуу гоё амттай болдог. За энэ болохоор matcha-тай Oreo-тай cheesecake. Доотлийнх нь энэ crust нь Oreo гэсэн. Тэгээд дээд нь болохоор ингээ matcha байна. Тэгээд дээрээ ийм Oreo-ны чимэглэлтэй.
Super cute. Царилэг багастай. За тэгээд энэ болохоор fruit дотроо жимстэй roll cake. Raspberry cheesecake. Raspberry чинь юу лээ? Монголоор юу гэдэг лээ? Raspberry-г монголоор юу гэдэг лээ? Зүгэж байгаа. Бөөрөлцгөнтэй бяслагтай бялуу. Энэ болохоор шоколадтай тарт. Шоколадтай гэсэн тэгэхээр би бүр их илүү дуртай байх гэж бодож байна. Chocolate frappe байгаа нэрээ энийг амсаж үзье. Яг л энэ хайлах гэдэг дээдлийнхэн гой хийсэн юм нь доошоо унаад байна. Тэгэхээр энийг бас амсаад үзчихье. Ань яг юм багтаа уудаг байсан. Та нар ингээд Nesquik-ийг ингээд сүдээ холиод ингээд уудаг байсан. Тэр бүр хамгийн гоё байдаг гэсэн яг тэр шиг амттай байна. Энэ бодож ирснээс гоё баланстай амттай байна. Баланстай амттай гэдэг энэ хитрхи шоколадаар зодоод хитрхи аимшигтай болгоцсон биш. Гоё юм надад энэ таалагдлаа. Миний бодож ирснээс хамаагүй гоё амттай байна. Одоо бүгдийг танилцуулсан. Одоо бүгдээрээ кейк идцгээе. Юу вэ? Oh shit. За өнгөрсөн. Угаасаа л нэг юмхүү юм болд юм дөө. За эндээс нь эхлээд амсаад явах уу? Strawberry гүзээлзгэнтэй богино бялуу гэж орчуулад байгаа шүү дээ би. Энэ бол ёстой гоё амттай strawberry shortcake нь айгуу тийм гоё зөөлөн юм байна, нэг юм гоё. Ийм үүл одоо идэж байгаа юм шиг тийм аманд гоё уусаад аманд юм гоё зөөлхөн. Тэгээ ингээд дотроо ийм бүтэн гүзээлзгэнтэй болохоор харж байна уу? Гоё. Энд нэрээ хүүхдүүд айгуу дуртай байх байхаа. Тэгээд энэ крем нь болохоор гоё сүүн крем. Им их чихэр мэхэртэй биш айгуу тийм гоё зөөлхөн амттай гоё сүүн амттай крем байна. Burnt cheesecake буюу түлэгдсэн бяслагтай бялуг. Би энэнд бол айгуу дуртай. Би бол энийг айгуу гоё хийдэг шүү дээ. Данж манай гэрт овен ахгүй болохоор би ер нь кейк хийхэ болчих. Яг миний хийдэг шиг болсон байна. Үгүй гэхдээ энэ гоё яана. Энэ cheesecake бол яг гоё хийсэн байна. Одоо бүгдээрээ энэ тавгнаас үлдсэн матчатай, ногоон цайны нунтагтай гэх юм уу, бяслагтай бялуг амсаж үзэцгээе. Вау. За, энэ дээдлийнх нь жоохон юм гулжгнуур гадаагаа зингэд гулжгнаад харж байна уу? Тэгээ би энэ мус маягийн текстуртэй байж магадгүй заяа. Хэрвээ тийм бол би мусэнд нэг их дуртай биш гэж одоо байнга л хэлж байгаа шүү дээ. Гэхдээ амсаж үзье. Өнөөдөр миний энэ одоо бялуу чихэрлэг юм амсах мэдрэмж ингээд өндөр болцсон байгаад байна уу? Эсвэл би бүр яг айгуу сайн амтлаад байгаа юм уу? Би бүр эндээс ногоон цайны амтыг бүр айгуу сайн авч юм. Ерөө чи гэхдээ ногоон цайнд хэрвээ дургу болвол энэ цайны амтанд дургу болвол энэ чам таалагдах юм байна. Наа чиг ногоон цайны шүтэн бишрэгч болвол энэ бол үнэхээр таалагдана. Энэ гоё юм байна. Энэ дээдлийнх нь гэхдээ мус шиг өмрлөө. Үгүй ч юм шиг. Ингэхгүй юу гэсэн ч үгэндээ за байж доотлих нь яа тийм. Окей. Энэ дээдлийн хэсгийг ингэж тасдаж хаяад доотлын зөвхөн Oreo crust-ын заруул энэ matcha тарт болох юм шүү дээ. Гоё юм. Надад бол таалагдлаа. Яагаад гэвэл matcha-ных нь амт нь бүр яг шууд matcha амтад чинь юм тийм зөвхөн ногоон өнгөтэй matcha-тай кейк гэснээр cream cheese амтагтай байдаг шүү дээ. Тийм биш. Энэ болохоор яг гоё matcha амтагдаж байна. Дээдлийнх нь гоё муусан маягийн чимшиг юм гоё хөнгөн ногоон цай. Дотроос нь юм гараад ирлээ хүй. Юм гинэ. Бүтэн гүзээлзэн гарч ирж байна. Доотлийнх нь энэ ногоон цайтай нь болохоор илүү dense гэдэг одоо илүү нягт, илүү нойтон ийм байхгүй юу? Тэгэн гут энэ хоёр нийлэхээр хоёр өөр төрлийн ногоон цайны ийм мэдрэмж өгөөд
Тэгээд ингээд нийлүүлээд идэхээр айгүй гоё тийм сонирхолтой амттай байна. Ерөөсөө тийм уйтгартай биш, гоё сонирхолтой амттай кейк байна. Зүгээр нэг ногоон цайтай кейк биш. Нөгөө тавг руугаа орцгоо. Доторх нь гоё крем байдаг штэ. Гоё зөөлхөн сүүн амттай крем байх хэвээр. Тэгээ гаднах нь гоё юм бүсгэр гоё. Ингээд амсцай. Гурилын ясан гоё зөөлх юм байна. Эдний одоо десертнууд нь бүгдээрээ яг юм зөөл амттай байна. Хитрхи хурц мурц чихэрлэг биш. Одоо энийг жишээлбэл ингээд хазангууд гоё крем нь шууд ам руу орж ирсэн юм. Энэ гадуурх нь гурил нь болохоор гоё хөвсгөр. Тэгснээ энэ дээр нь тавьсан байгаа энэ цагаан юмнууд нь болохоор энэ нь яг илүү юм чихэртэй санагдлаа надаа. Тийм байна. Тэгээ дотор нь ингээд том жимс хийсэн байгаа болохоор аман дотор оронгуудлаа гоё пүм ингээд айгу гоё юм байна. Наа сонирхолтой л амттай байна. Одоо бүгдээрээ ер нь яа заяа. Мадлен амсч үзье. Энэ болохоор ингээд шоколадтай, энэ болохоор энгийн ванила мадлен юм шиг байна. Их хөрхэн ингээд хоёр ширхэр нь хийцэн ингээд зарлын байна. Би тэгээд бүгднийх нь үнийг нөгөө цээжээр хэлж мэдэхгүй байгаа учраас би дараа нь баримтаасаа харж агаад идэх болгондоо доор ингээд үнийг биччихнэ. Madeleine та нар дуртай юу? Бүүн шууд гоё шоколад үнэртэж байна. Нардаа. За, идцгээе. Гоё зөөлх юм байна. За. Одоо бүгдээрээ энэ энгийн ванильтайг амсч үзье. Энэ дээр нь болохоор юм цагаан шоколад байна. Тийм гоё хөрөнгөт зөөлхөн. Надад шоколадтай нь илүү таалагдлаа. Хөнгөн бай. Одоо энэ Madeleine чинь айгуу тийм гоё хөнгөн байх хэрэгтэй шүү дээ. Шоколадтай нь илүү тэрнтэйгээ илүү ойрцсон санагдаж байна. За би энийг яг унгааж баларх юм. За. I know ингэж юм болно гэж би мэдчихсэн. Энэ бөөрөл зөнд айгуугаа амтсан шүү. Би буцаагаад таартай тавьцсан хардаа. Энэ ширээ цэвэрхэн заяа арчсан. Оо энэ хардаа энэ бөөрөлцгөнтэй чизкейк нь ямар гоё юм бэ харж гинөө. Дотор нь бөөрөлцгөн байгаа юм уу? Үгүй ээ. Дээдлийнх нь гоё бөөрөлцгөний соус нь ингэж уурсаад байгаа юм байна шүү. За энэ бол энэ бөөрөлцгөний соус нь бол дээр нь хангалттай их хүн заяа бүр хангалттай их хүн. Гэхдээ би бөөрөлцгөнөөс илүү энэ нэрсэнд айгуу дутаахгүй. Ер нь нөгөө варамарын гэхээр би ингээ бөөрөлцгөнтэй биш ер нь нэрстэй варианд нь илүү дуртай байдаг. Тийм болохоор надад дээдлийнх нь бөөрөлцгөн нь бол арай хитрхи их юм шиг санагдаж байна. Доотлийнх нь одоо энэ бичэн байгаа шүү дээ, жигнэмэг байгаа шүү дээ. Энэ нь нэлээд чихэрлэг байна. Тэгээ дундлынх нь энэ cream cheese хэсэг нь болохоор энэ бол баг энэ эзнүүдээс хамгийн чихэрлэг нь баг энэ десерт ах шиг байна. Бол жимслэг чихэрлэг зүйл идмээр ах юм бол энэ яг миний сонгох ёстой десерт болох юм байна. Одоо бүгднгийнх нь хамгийн сүүлийн кейк. Гэтэ биднэрт дахиад пудинг хоёр төрлийн жигнэмэг үлдсэн байгаа. Жисэн те энийг би сая унгаагүй шүү. Заяа та нар тэрийг хараагүй шүү. За энийг сэрээд цэцгээе. Оо, yes. Тэ гарын дээр бэрээ. Тартны чинь доотлол нь юм гоё жигнэгдээд бүр нэг гоё жоохон хатуу болж малцсан байдаг байхгүй. Энэ бүр яг миний төсөөлсөн шиг яг ийм байх гэсэн амттай. Зүгийн бол амттай чинь нэлээд зүгийн болны хурц амт бай шүү. Энэ юу л ахалтай. Дээдлийнх нь шоколадны юмнаас нь биш энэ доотлийнх нь нартаа би ингээд энийг сүхэ хийсэн. Энэ доотлийнх нь л заавал зүгийн болтой байх хэвээр. Хэрвээ тийм биш бол миний амлах мэдрэмж идэрсэн байна. Ер нь бас хурц амттай юм байна. Яг
миний амссан бүх кейкнүүдээс яг баг ингээд хамгийн зөөлнөөсөө баг ингээд явцсан шүү. Хэрвээ хурц амттай кейк хийдгмээр ах юм бол эднийд хурц амттай байгаа юм байна, хурцгүй амттай байгаа юм байна. Энэ egg pudding-ийг амсаж үзцгээе. Нэг ингээд нэг юм шиг байна. Юу ч өндөртөхгүй. Доотлих нь энэ нь ингээд гоё. Та. Энэ нэг гоё юм байна. Би ойрд бас нэг юм хурц юм амттан биш, илүү гоё юм зөөлхөн натурал амттай юм аягүй дурлаад байгаа хгүй. Тэгсэн чинь энэ бол надад аягүй гоё зөөлхөн амттай санагдлаа. Яг хөө дээдлийн крем нь бол надад нэг тийм нэг хэрэг байсан ч юм уу гэж бодогдож байна. Гэхдээ яг нөгөө царайлаг гоё харагдуулах гад дээр нь крем тавьсан баг л та. Энэ болохоор юм самартай. Нөгөөх нь болохоор юм ногоон цайтай butter cookies, matcha butter cookie. Энэ нэстэ болгоомжтой харьцах хэрэгтэй байна хөөе. Нөгөө butter cookie гэж байгаа болохоор айгүй юм хэврэг байх хэрэгтэй юм байна л да. Бараг хугарч нар да. Би нэг юм ойлголоо. Бидний ногоон цайтай одоо энэ матчатай бүтээгдэхүүнүүд нь яг л ёстой ногоон цайтай л юм байна. Ногоон цайтай гэсэн мэтлээ нөгөө хитрхи их чихэр хийгээд ч юм нэг юм чихэрлэг болгоцсон биш шүү дээ. Яг одоо зүгээр матчаг ингээ халуустай холиод ууж муух дуртай болвол энэ жигнэмэг айгуу таалагдана. Ерөөсөө тийм энд нэг юм чихэр мэхэр оруулах гад ингээд байгаа юм байхгүй. Энэ бол яг юм цэвэр ногоон цай амтагдаж. Дээдлийнхэн цагаан нь баг крем чиз ч юм уу. Ногоон цайнд дуртай л бол чи энийг идэж чадна. Үгүй бол бити аваарэ. Эдний matcha frappe гэдэг юм. Одоо бүгднгийнх нь хамгийн сүүлийн амттан бол буйлс самартай жигнэмэг. Эний юун таалагдаад би ингээд байгаа юм бэ гэхлээр штеп. Эний текстчер амар гоё юм байна. Би ингээд хазангууд бутрах юм болов, хитрхи хатуу байх юм болов, хитрхи зөөлхөн байх юм болов гэсэн бохоо яг дундуур явж байна. Тэгээд дээдлийнх нь энэ самарных нь намт нь гоё. Доотлын гурил нь байгаа штеп. Энэ гурил нь болохоор аманд оронгуудаа ингээд бутрангууд, дээдлийн самар нь ингээд аманд бутрахгүй зунгаарлтаад тэгэхээр гоё сонирхолтой байгаа хгүй юу надаа. Гүзээлцэнтэй шорт кейк нь бол айгүй яг маш гоё санагдлаа. Бүх юм яг гоё таарсан зөв гоё амттай юм шиг ер нь санагдсан. Тэгээ мэдээж матчатай Oreoтэй cheesecake энийг идэрээ. Энэ бол надад айгүй таалагдж байна. Тэгээд матчатай butter cookies байгаа шүү дээ. Энэ бол миний яг юм ерөөсөө хүлээж төсөөлөөгүй гоё амтыг надад өгсөн айгүй гоё амттай байл. Ихэнх хүмүүс яг нэг юм сонио ногоон цайны гашуун ер нь амтанд би дургу байх гэж би боддог байхгүй. Тэгээд тийм юм нэх байхгүй бахтай гэж бодож исэн чинь харин эднийх бол яг жинхэнэ юм гоё яг гоё ногоон цайны гашуун маш амттай cookie байд юм байна. Ялуунаас нь надад энэ хоёроос илүү бөөрөл згөнтэй cheesecake нь бол илүү гоё санагдсан. Тэгээд би дараагийн бичлэгээрээ бас ингээд нэг хүмүүсийн мэддэггүй таньдаггүй ч юм уу энэ хөрхэн гоё амттай цэвэрхэн гадна бүх юм суудлан тогттой мохтой юм гоё газруудыг ингээд ороод тэгээд гоё идээд та нарт ингээд амттнуудын чадхаараа их бүх амттныг нь аваад харьцуулаад тэгээд идээд бичлэгнүүд оруулж байна. Миний инстаграмыг дагаарай. Би бас эдний талаар стори пост хийх зураг мөрөг авахд бол аюу хөөрхөн. Тэгээд чи миний хизээний төрс өдөр илээ 24 насны хчүлүү. Ямар ч нэг төрсөн өдрөөрөө би нэг газрын кейкийг бүгдийг туршиж үзмээр санагдсан байхгүй юу? Тэр газрын бүх кейкнүүдийг ингээд бүтэн том кейк биш олон төрлийн кейкнүүд ингээд нэг том хайрцагт ингээд хийгээд тэгээд лаасаагаад дүлээгжсэн. Тэр бол бас айгүй гоё санаа шүү. Зүгээр хэлсэн. За тэгээд бүгдээрээ бичлэгээ үзсэнд баярлалаа. Тэгээд та нарт бас таалагдсан гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Надад бас таалагдлаа. Ишээ орж ирж идэж үзээрэй. Тэгээд та нарт бас аль нь илүү таалагдж байна бичээрэй. Аль нь илүү таалагдах юм шиг байна доор комент бичээрэй. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлалаа.
Баяртай.